За та бүхэнд өглөөний мэнд хүргье. Хэд хэдэн асуулт байгаа таагаад. За нэгдүгээрт манай улсын эдийн засаг бол нүүрсний үнэтэй шууд холбоотой. Өнөөдөр бидний ярьж байгаа хэлж байгаа юмнуудыг хийхийн тулд төсвийн орлого өндөр байх хэрэгтэй. Нүүрсний үн өндөр байж ижил бид одоо явна. Тэм учраас энэ нүүрсний үнийн өсөлтийг ер нь одоо хэрхэн яаж харж байгаа. Сая одоо нэлээд буулаа гэсэн, одоо нэг жоохон өслөө гэсэн. Ер нь цаашдаа бидний энэ 26 оны төсөв одоо батлах тэр цаг үе 26 онд ер нь нүүрс салбарын үнийн өсөлт уналт ер нь ямар хөө төвшөнд байна гэж ингэж үзэж байгаа вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ миний орон сууц миний хувийн орон сууц анхны орон сууц өдрөг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байна. Энэ одоо яг орон нутаг руу яаж одоо хуваарлагдах вэ? Жишээ нь Хинтээ аймаг бол одоо аймгийн төвдөө чинь 5,000 айл өрхийг инженерийн шугамшилтанд холбох ажил одоо 70% одоо үргэлжилж байгаа. Тэгээ энэ хүмүүст одоо юу хэрэгтэй болох вэ гэхээр байшингаа барих тэр дулаан ямар стандарт нийцсэн байшин бариад явхад ипотекийн зээлийн хэрэгцээ туйлын хэрэгтэй болно л доо. Тэгээ яг энэ засгийн газрын энэ хөгжлийн төлөвлөгөө энэ бодлого яг тэр хүмүүс рүүгөө одоо яаж хүрэх юм бэ? Энийг яаж одоо зургалж харж байгаа вэ гэсэн юм хоёр дахь асуулт байна. За гуравт нь энэ хүүхд хамгааллын хуультай холбогдуулаад хэрэгжиж эхэлсэн. За энэ хуулийн хэрэгжилтийг хангахад зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, улсын төсвийн одоо хуваарлтыг бид одоо бас энэ тайлын юмнууд дээр тавиад ах юм. Энэ 2024 оны 1 сард батлагдсан энэ хуулиар орон нутгийн аймаг сумын иргэдийн хурал засаг дарга нарын одоо үүрэг оройл төсөв мөнгө тавих үүрэг нь одоо бас тавигдсан шүү дээ. Тэр тал дээр ер нь хэдийн хэмжээний мөнгө төгрөг тавьсан. Энэ 330 сум яг энэ хүүхд хамгааллын бодлогоо гаргаж чадсан уу, чадаагүй юу гэд би энэ асуултыг бас асуумаар байна. За дараагийн ээлжинд цаг үеийн холбогдлолтой би энэ 2-3 юм асуучаа. Нэгдүгээрт энэ тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр холбогдох яам нь Монгол банк руу бичиг явуулсан 6 сарын 25-наас 27 гэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өртөө 6 сарын 1-ээс 36% сараар олгож эхэлнэ гэсэн ийм мэдээлэл явсан. Тэгээ одоо яг аль нь үнэ хэлээд аль нь худал хэлээд. Энэ хооронд чинь ахмадууд одоо тэгэл маш эргэлзээтэй байдалд орох юм. Хоёрдугаарт энэ тэтгэврийн зээл ярьсантай холбогдуулаад ер нь хамгийн эрсдэлгүй зээл тэтгэврийн зээл гэж ярьдаг. Саяхан одоо өнгөрсөн 7 хоногт Батчуугар гишүүн тэтгэврийн банкны мэдээллийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ингээд батлуулсан. Тэр зорилго нь бол нэгдүгээрт одоо санхүүгийн сахилгад, хоёрдугаарт ердөө зээлийн хүү буурах бололцоо бүрднэ гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ зээлийн хүү бууруулах ажлыг энэ тэтгэврийн зээлээс эхлүүлэх ийм боломж бололцоо байд юм уу? Хүүгийн зардлын нэлээдгүй хувь нь эрсдлийн зардал гэж ингэж явд юм билээ л дээ. Одоо банкируудын ярьж байгаа. Тэгэхээр эрсдэлгүй ийм зээлүүд рүү бид эрсдлийн зардлыг За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрмэгчнэр Баттгүй Идрот гишүүн эхний асуултанд нь хариулъя. Яг одоо энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй зэрэгцүүлээд төсвийн хүрээний мэдгдлийг улсын хурлд өргөн бариад явж байгаа. Энэ дээр бол 3 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт, орлого зарлагын хэмжээ, цаашд барьж байгаа төсвийн дунд хугацааны бодлогын асуудлуудыг ярьж байгаа. Яг таны асуусан нүүрсний үнэтэй холбоотойгоор ер нь дэлхийн олон улсад үүсэж байгаа нөхцөл байдлын сөрөг нөлөө бол ойрын 2 жил дамжиж үргэлжлэхээр байгаа нь бол тодорхой байгаа. Биднээс оны өмнөөс төсвийн хүрээний мэдгэл төсөв батлахтаа энэ эрсдлүүдийг ярьж исэн. Энэ эрсдэл маань нэлээд биетэй бодиттой хэрэгжээд эхэлсэн учраас биднээс тооцоол дээр бас энийг анхаарч үзэж байгаа. Яг таны асуусан нүүрсний дундаж үнийн хувьд бол биднээс $88 26 он тооцсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хувьд бол $85 төсөөлөл ирүүлсэн байгаа. Яг оны эхнээс бол одоо дундаж нь 75 орчимтай байгаа. Олон улсын байгууллагууд бол ер нь эдийн засгийн өсөлтийг 2 жилдээ сөрөг нөлөөлөлийг тооцсон байгаа учраас биднээс аль болох болгоомжтой байдлаар төсвийн орлогоо тооцоолсон байгаа. Хоёр дахь асуулт. За 5 дахь микрофон Эрдэнэт эдийн засгийн Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Түрүүн бас Эрдэнэт гишүүн иржсэн Жини коэффициент гэдэг яг ядуурлын түвшин орон нутагт их өндөр байгаа. Тийм учраас энэ төсөл арга хэмжээнүүдийг ялангуяа орон нутагт иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлээр бид аль болохоор төлөвлөгөө хийж байгаа. Тухайлбал түрүүний миний ярьсан 150,000 айлын орон сууцны дийлэнх нь орон нутагт байх ёстой гэсэн ийм төлөвлөгөө явж байгаа. Тэгэд энэ ялангуяа орон нутагт ядуурлыг бууруулах, Жини коэффициент буурахтай холбоотойгоор хамгийн их ажлын байр бий болох орлого болох төсөл арга хэмжээ нь бол энэ орон сууц гэж харж байгаа.
Тийм учраас энэ орон нутагт одоо юу гэдгийг том бусчилсан хөгжлийн хүрээнд нэлээд олон арга хэмжээнүүд За нэмж гүйцэд хариулна. бусчилсан хөгжлийн үндсэн дөрвөн бүлгийн маань нэг нь бол бусчилсан хөгжил гэж явж байгаа. Тэгээ бусчилсан хөгжлийн хүрээнд энэ төлөвлөгөө маань одоо орон нутгаар бүсүүдэд засгийн газрын өргөдсөн хурал хийх явцад бас улам сайжирч байгаа. Яг орон нутгийн өөрийнх нь онцлогтой холбоотой орон нутгийн бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөө 25 онд бол гарч дуусна. Тэгээ яг энэ үед бол таны одоо яг ярьж байгаа энэ яг орон нутгийн ялангуяа орон нутагт байгаа ядуурл орон нутгийн онцлогтой холбоотой энэ төлөвлөгөө бүр наривчилж гарах юм. Энэ үед бид нэр одоо юу гэдгийг дараагийн төлөвлөгөөнд бүр наривч тусгах боломжтой болох юм. Яг одоогоор бол яг бүсчилсэн байдлаараа төлөвлөгөө нь наривчилсан гарцсан бүс одоохондоо байхгүй байгаа. Ерөнхийд нь бид бол бүсчилсэн хөгжлөө онцгой анхаарч тусгайлан бүлэг болгон оруулаад явж байгаа. За хүүхд хамгааллын талаар Баяр сайхан сайд. Дараг ярина. Урдгаар микрофон дээр шилжээд суучна. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Гишүүний асуултанд хариулъя. За 25 оны төсөв хүүхэд хөгжил хамгааллын төсөв улсын төсөв 20.6 тэрбум төгрөг батлагдсан. За өмнөх жилүүдэд энэ ерөнхий газар буюу одоо манай газар за нийслэлээр төсөв нийтдээ хуваарлагдж ирээд 9 дүүрэг 21 аймаг руугаа энэ төсвийг шилжүүлдэг байсан бол за хүүхэд хөгжил хамгааллын салбарт бас авилгын асуудал байна. Энэ төсвийн гүйцэтгэл итгэмжтэй одоо зарцуулагдаж чадахгүй байна гэдэг энэ шүүмжлэлийг өмнөх парламентэд одоо гишүүд нэлээд ярьж за аудитын хязгаарлалтай дүгнэлтүүд гарч ингэж одоо бас нэлээд дуу хоолой болсны үндсэн дээр одоо шууд сангийн яамнаас 21 аймаг руу 9 дүүрэг рүү энэ 20.6 тэрбум төгрөгний төсөв бол сар болгон хуваарлагдаж явж байгаа. За энэ 20.6-аас манай харьяа байгууллагууд за 100 За 6 дугаар микрофон гүйцэд хариулна. хамгаалах байр гэд ингээд төсөв хуваарлагдж байгаа. Одоо ерөөсөө манай улсын хамгийн гол асуудал бас нийгмийн бодлогын байнгын орооны гишүүд маань бүгд сонсож байгаа учраас энийг заавал хэлэх ёстой. Ер нь бол Монгол улсад хүүхэд хамгаалах бодлого хамгааллын асуудал бол бас явгаад байна. Гэтэл хөгжлийн асуудал ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн хөгжлийн бодлого боловсруулагдаагүй. Монгол улс цаашдаа ямар иргэнтэй байх вэ? Ямар хүмүүс Монгол улсыг авч явах юм бэ гэдэг хөгжлийн бодлого байхгүй. За залуучуудын хөгжлийн бодлого бас байхгүй. Гэр бүлийн хөгжлийн бодлого байхгүй учраас зүгээр төсөв тавиад бодлогогүй учраас ингээд юу шүршиж байгаа юм шиг ингэж одоо талд зөвхөн хамгаалах гэж юм уу эсвэл одоо цаг үеийн байдалд зориулж төсөв хуваарлагддаг асуудал бол байд юм байна. Энийг би их хурлын гишүүн багтаа бол маш их асуудаг байсан. Яг одоо хэрэгжилтэн дээр нь газар дээр нэрээд ярихад жишээлбэл За гүйцэд хариулна. 6 дугаар микрофон. энэ жилийн одоо гүйцэтгэлийн төлөвлөгөө гэхэд бодлого тодорхой биш учраас төсөв яаж хуваарлагдах нь тодорхой биш байгаа. Гэхдээ бидний одоо нэг амжилттай одоо зүйл гэвэл аймаг болгонд төсөв шууд очиж байгаа учраас аймгийнхаа одоо нөхцөл байдал, кейс энэ болгоныг үнэлээд аймгийн одоо харьяа газрууд дүүргүүд маань бол бие даагаад бас одоо төсвөө хуваарлаад ингээ ажиллаа хийгээд явах боломжтой болсон. За 833 нийгмийн ажилтан энэ жил шинээр сум хороонд томилогдсон боловч за энэ хүмүүсийг одоо яг мэрэгшүүлэх, бодлогоор хангах асуудал байгаа. Тэгэхээр 26 оны энэ төсөвдөр ялангуяа нийгмийн бодлогын байнгын орооны гишүүд маань бас дэмжиж энэ хөгжлийн бодлогыг боловсруулах, Монгол хүнийг судлах, энэ судалгаанд одоо зориулсан хүний хөгжлийн бодлогыг боловсруулахад илүү бас анхаарч өгөөч. Хоёрдугаарт манай одоо яамнаас өргөн барьж байгаа гэр бүлийн За нэмээд хариулна. 1 минут.
Гэр бүлийг дэмжих тухай хууль. За 26 оныг боловсролын жил болгож байгаатай холбогдуулаад гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг боловсруулах. За мөн энэ хөгжлийн төлөвлөгөөнд туссан энэ шинжлэх ухааны парк хүүхдийг хөгжүүлэх одоо энэ дэд бүтцийн асуудлуудыг бодлоготой цуг зэрэгцэн хэрэгжүүлъя гэсэн энэ асуудлуудыг бас дэмжиж өгөөч гэж хүсэж байна. Бид нар боловсролын салбар руу маш их мөнгө хийгээд байгаа боловч яг залуу гэр бүл, Монгол гэр бүл ямар байх ёстой юм? Хүүхдээ яаж хөгжүүлэх юм? Гэр бүл яаж хөгжих юм гэдэг дээр бодлого байхгүй юм улс болчиход байна. Тэгэхээр хүний хөгжлийг ярьж байгаа бол одоо 0-оос 3 насны хүүхдийн хөгжил, гэр бүлийн хөгжил энэ болгоныг бид нар суурьтайгаар авч үзэж явахгүй бол зөвхөн эдийн засгийн хөгжил яриад бид нар ерөөс цаашаа явахгүй юм байна гэдгийг одоо хэлмээр байна. Дээрэс нь энэ хамгийн хүчирхийлэлттэй одоо тэмцэж байгаа энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэг За Эдрат гишүүний асуултанд хариулъя. За 2 өдрийн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо нийгэм даатгалын ерөнхий газрын төлөөлөл Монгол банктай уулзч тэрийн зэлийн хугацаа за хэмжээний асуудлаар ярилцаж ер нь гаргалгаагаа бол гаргасан. Тэтгэврийн зээлийн нийт багцын үлдэгдэл яг 2 сард 2.1 их 80 төгрөг байсан бол энэ 7 хоногийн байдлаар нэг их 80-д 800 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болж буурсан байсан мэдээлэл өгсөн байгаа. Хугацааны хувьд бол 36 сар хүртлийн урт хугацаагаар олгож байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгээд гар дээр нь анжиргааны баталгаажлах доод түвшин буюу 494 мянган төгрөг үлдээх хуулийг өөрчлөөд нийт тэтгэврийн өр авлагын харьцааг бол 50-50% буюу хэрэглээний зээлийн бусад хэрэглээний зээлтэй адилхан түвшинд байрлахаар ийм бодлогын хувилбарыг Монгол банкны холбогдох газар боловсруулсан юм байлээ. Тэгээд энэ саналаа утгахгүй гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хөргүүлээд тэгээд хоёр талдаа За Эдрат гишүүн тодруулах юм уу? Бид хөгжлийн төлөвлөгөө ярихаас гадна өнгөрсөн оны одоо олд юмнуудаа бас ярих хэрэгтэй л да. Яг энэ их хурлын чуулган байнгын хорон дээр яригдсан юмар асуудлаар иргэд олонны бас маш их асуух юм аа. Өнгөрсөн 7 хоногт энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бас ярьсан. Үнээс бол маш олон хүмүүс л одоо бас асуух юм. Бидний одоо хүн төвтэй гэж ингэж ярьж байгаа. Энэ ингээд нэг төрөөс олгож байгаа нэг энэ нийгмийн үйлчилгээгээ бид ямар нэгэн байдлаар иргэдтэй хүрсэн нэг хүн сурталгүй, дараалал юмгүй, ойлгомжгүй байдалгүй ингэж хүргэхгүй бол өхөөсөөс бөө харал одоо хүн суртал юмнууд гаргаад байгаа. Ялангуяа одоо бид өвчлөөд хэлэхэд группийн хурал гэж ярьдаг. Тэгэл байн л дууддаг энэ хуруу урахгүй тодорхой аутизмтай тэр хүүхдүүдийг эцэг эхтэй байн дууддаг. Энэ мэтийгээ одоо бэлчээч гэдэг ийм зүйлүүдийг бас хэлж яриад байна лээ шүү. Тэгээ холбогдох хүмүүс та бүхэн бас энэ дээр анхаарч энэ 2026 оны энэ одоо төлөвлөгөөн дээр эн чинь хөрөнгө мөнгө хамаарахгүй шүү дээ. Ер нь бол зүгээр л зохицуултын асуудлууд. За 1 минут сонгож өгнө. Яагаад одоо энэ хүмүүсийг яагаад байн одоо дуудаад байдсан бэ гэдгийг би бас холбогдох хүмүүсээс асууж ирсэн. Тэгэхээр яг одоо үгүй үнэхээр одоо дуудахаас өөр аргагүй юм байна да гэх тийм шалтгаан ердөө хэлж чаддгүй юм биш шүү дээ. Дүгдэрч нэг юм хэлсэн бүртгэж байгаа маа гэж. Тэгэхээр бид нар нэг хүн рүүгээ хандсан нэгэнт л одоо нийгмийн халамж бодлого нь энэ чиглэл рүүгээ явж байгаа. Өгж байгаа нэг 5 цаасын нэг ямар нэгэн хүн сурталгүй өгчөөч. Тэр аутизмтай хүүхдүүд, тэр оюуны хомсдолтой хүмүүс, тэр хөл гар нь одоо ургахгүй одоо тайруулсан ийм хүмүүс рүүгээ тэр хандсан. Ингэжээж бидний энэ бодлого ярьж байгаа юм чинь бас нэг хүн төвтэй болох байх шүү гэж ингэж бас боддгийн. Гэдгээ бас нэг хэлчихье гэж ингэж бодож байна. Тэгэхээр 26 онд энэ дээр нэг жоохон тийм ахиц гараасаа үлээ. За 5 номер хариулна. Эдийн засгийн Эрдэнэт Эдрат гишүүнтэй 100% санал нийлж байгаамаа. Тэгээ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний 1-р авсралт буюу бидний тэргүүлэх чиглэлээр яг энэ агуулгыг тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл юу гэж хэлээд байгаа гэхээр төрийн чиг үүргийн бүрэн шинжилгээ хийх, процессын дахин инженерчлэл хийх, проактив байдлаар төр үйлчлэгийг үзүүлэх гэдэг нь бидний харж байгаагаар юу вэ гэхээр төр иргэдэн төр дээрээ ирэхээсээ илүүтэйгээр төр нь иргэн дээрээ очиж үйлчилдэг энэ сэтгэлгээ хандлага руу бид явах ёстой гэж үзэж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бид нар одоо тодорхой судалгаанууд хийж байна.
юуг нь автоматжуулж болох юм, юуг нь одоо ийм Монгол зэрэг үйлчилгээгээр нэвтрүүлж болох юм гэд энэ чиглэлээр 26 онд дөрвтэй реформын шинжтэй алхмуудыг заавал хийх ёстой юм байлээ. Ингэж шатаж гэмээр үндсэн хуулийнхаа заалтын дагуу хүнлэг эндэрэнгүү нийгмийн төлөө улам алхах юм байлээ. Тэр тантай санал нэг байна.